За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө лайваар би маш сонирхолтой зочдыг өрсөн байгаа. За юуны түрүүнд би өөрийгөө товчхон танилцуулаад хий. Намайг Бимба гэдэг. Та бүхэнтэйгээ би Америк нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За би санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй Америк нэгдсэн улсад ирээд бизнесийн удирдлагын зэрэгээр магистр зэрэг хамгаалсан. За 2024 онд Нараа Томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coaching Academy Midlife Empowerment Coach-ээр төгссөн коучсгүй байна. За өнөөдрийн маань зочинтой лайв бол манай Top Coaching Academy 2023 оны Top Coach. За тэгээд бид бүхний манлайлагч маш гайхамшигтай бүсгүй байгаа. За тэгээд заяа коуч нь бол маш олон хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ затруулсан. За бид бүхнийгээ бас манлайлан явдаг маш хөдөлмөрч одоо би бүр заяа коучээр үнэхээр бахархдаг. Яаж энэ бүгдийг бүр амжуулаад байна гэж л бодмоор санагдмаар тийм үйлдэл хийж явж байгаа бүсгүй байгаа. За тэгээд зочноосоо өөрийгөө танилцуулаа. Тэгээ битээр өнөөдрийн сэдв болох маш сонирхолтой сэдв болох мөнгөний шарах сэдв мөнгөний шарах гэж юу вэ гэдэг сэдвийн талаар битээр ярилцсанаа. За заяа коучтой микрофоноо шилжүүлье. Баярлалаа. За Бимба коучтой баярлалаа. Тэгээ юун түрүү намайг өнөөдрийн энэ ярилцлагад аваад Facebook-ийнхаа найзуудтай уулзах боломж олгосон талархаж байна. Бимба коуч маань маш гайхалтай завгүй одоо эмэгтэй байгаа. Коучингийнхаа бизнесийг өөрийнхөө ажил амьдралдаа ингээ хослуулад явж байгаа. Тэгээд мэдээж нөгөө гадны улс оронд ажиллаж хөдөлмөрлөн гэдэг бол өөрөө маш их одоо цаг, зав, энерги бүх зүйлийг ингээ шаардж идэг. Тэгээд тэрэн дундаа бас тэр амьдралынхаа хорон мөчөөс ингээ хувцлаад надтай ярилцах боломж олгосон талархаж байна. За намайг их заяа гэдэг сая Бимба коуч маань намайг товчхон танилцууллаа. Тэгээ миний хувьд Top Coaching Academy-д суралцаад 2023 оноос 2022 онд анхны одоо коучинг мөнгөний коуч гэсэн мэргэжлэр төгсөжсэн бол 2023 онд өөртөө итгэх итгэлийн коуч мэргэжлэр тус коуч. Тэгээ энэ ондоо би итгэгч буюу спикерээр суралцаад өргсөн юм хүн байна. Үндсэн мэргэжил маань бол эдийн засгч судлаач мэргэжилтэй Монгол Улсын их сургуулийг эдийн засгийн сургуулийг одоо дүүргэж байсан. Дараа нь бизнесийн сургууль байхад нь хамгаалсан. За тэгээ банкны салбарт нийтдээ 18 жил ажилласан юм банкир хүн байна. За банкны салбарт ажиллаж байх хугацаанд бас сүүлийн хэдэн жилд нь хүний нөөцөөр мэргэшиж сургалтаар илүү мэргэсэн одоо эмэгтэй байна. Санхүү банкны салбарынхаа тэрүүний ажилтан цогц тэмдэгтэй. Одоо бол 3 хүүхдийн ээж ингээд нөхрийнхөө хамтаар амбул тавлаа Улаанбаатар хотод амьдран суудаг ийм хүн байна. За баярлалаа заяа коуч. За өнөөдрийн битэрийн сэдв болох мөнгөний шарах гэж юу вэ? За их сонирхолтой сэдв байгаа. Хүн болгонд ерөөсөө мөнгө гэдэг ерөөсөө сэдв чинь ерөөсөө асуудал чинь хүн болгоны сэтгэлийг нөгөө ингээд юуг нь анхаарлын татчихийдэг ингээд сотойлгож идэг зүйл байгаа. За тэгээ заяа коучаас асууя мөнгөний шарах гэж юу вэ? Мөнгөний шарах яагаад үүсдэг вэ? Тэгээ энэ асуултыг тавиад өнөөдрийнхөө хоёлаа ярилцсан эхлэе. Баярлалаа заяа коуч. Баярлалаа. Тэр мөнгөний шарах гэдгийг ярихын тулд мөнгө гэдэг нь өөрөө бидний амьдралд ямар оролцоотой вэ гэдгийг дурдах хэрэгтэй байна л та тий. Угаасаа одоо хүн болгон унтахтаа яаж мөнгө олох вэ? Өглөөс ирэл яаж мөнгө олох вэ гэж бодоол сэрдэг. Унтахтаа яаж мөнгө олох вэ гэж бодоол унтж байгаа тий. Гадны улс орныг одоо зарсан манай монголчууд зарсан байгаа шүү дээ. Тэр мөнгийг илүү ихээр олж тэр гайхалтай орчинд нь бас хүүхдүүдээ сургаж, хэл соёлын сургаж өөрсдөө бас энд Монголд байгаагаас илүү гайхалтай амьдралаар амьдрнаа гэсэн зорилго тавиад гадны улс орн руу зарсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мөнгө гэдэг чинь бид нарыг ерөөсө төрхөөс өгөх хүртэл бидний амьдралд хэрэгцээтэй байж идэг. Тийм нэг чухал хүчин зүйл юм байна. Мөнгөгүйгээр бид нар нэг амьсгалж чадчих за нэг ус олоод ууч чадчихээн тэгээд өөр юу ч хийж чадахгүй шээж чадахгүй баач чадахгүй ийм амар чухал одоо хэрэгцээтэй зүйлс бол бидний амьдралд бол мөнгө байна. Мөнгөөр бид нар бүхий л зүйлсийг хийх худалдаа авах өөртөө хэрэглэх боломжтой. Тэгэхээр энэ мөнгөтэй ингэж зөв харилцахгүй бол бид нар шарах гэдэг зүйлийг өөрсөндөө ингээд авчдаг. Энэ шарахыг хэн өгдөг вэ гэхээр бидний ойр дотны ээж аав хамаатан садан бидний нөгөө бага насны амьдралд маань хамт байсан тэдгэр хүмүүсийн маань мөнгөтэй холбоотой үзэл санаа бидний оюун санаад ингээ нэвт шингэцдэг. Яг тэгвэл бид нар маань ингээ өдөр тутамдаа мөнгө санхүүтэй холбоотой хийл зүгээ
За яг коуч маань нээдэн жоохон гацаад ах шиг байна. Шин юм ингээд нандгинж байгаа одоо баяр ёслоор л өмс бусад үед битгий өмстэй мөрөөдлөө битгий хүнд хэл ингээд яг биелэхээр нь л ингээд хэлээрэж гэдэг юм уу ийдэг байсан. За дээрэс нь би одоо бусад хүүхдүүдтэй адилхан бодлого цаахуулъя гэхээр цалин бугааг багч битгий ингээ янз бүр юм нэхэд бай. Тэр айлтын хүүхдүүдтэй л ингээл айгүй их жишигдэж харьцуулагдаж мөнгөний хувьд бас ийм хязгаартай орчинд амьдарч байсан тий. Одоо хамгийн амттай аавын маань би одоо санд намайг нэвчэрдэг байсан хамгийн гайхалтай амттан бол тэр нэг юм 60 төгрөгийн вафл байсан. Тэр вафл нэг юм олон давхартай ингээл буулаад татвар кремийг хоолж идэл тэрийг бүгд тэгэл нэг л тийм вафл нэг хүний норон тэгээ тэрийг ингээ идчихээр өстой гоё амттай зүйл идлээ гэд хүүхэд байхад их л баярлдаг гэсэн. Тэгээд тийм одоо хязгаарлагдмал тий бараа бүтээгдэхүүн нийлбэг биш, мөнгө төгрөг нийлбэг биш. Тийм орчинд бид нар өссөн болохоор бидний хувьд хязгаар гэдэг зүйл нь ерөөсөө л за би нэг 2 сая төгрөгийн цалинтай тий. За нэг ямар ч байсан гэхээр гадаа хонхгүй нэг орох оронтой. За тэгээ болж өгвөл нэг унах унаатай байж бол за энэ амьдрал окей гэд бид нар өөрсөндөө котлцсон байгаа хгүй. Энд чинь л ерөөсөө мөнгөний шарах гэсэн. Дээрээс нь хүссэн зүйлээ ингээ худалдаад авчих гэхээр бид нарт тэр нь ингээ хүрэлцдэггүй байдаггүй заавал хэмнэлт хийх ёстой эсвэл нэг илүү одоо хэдэн цаг хөдөлмөрлөж ийж нөгөө мөнгө олж ийж ингэж авах ёстой гэдэг байдлаар ингээд өсгцэн байна гэдэг нь бол мөнгөний шарах. За тэгээ мөнгөний төлөө хүн ухаан хатан зүтгэх ёстой тий. За нэг ажилд ингээд ороод авсан бол энэ ажилласаа яаж ч одоо хүрэж исэн тэрлэгч исэн тий зовж исэн одоо дарагчин загнаж исэн эндээс гарах ёсгүй ягаад гэвэл гарчих юм бол чи орлогогүй болчихно мөнгөгүй болчихно хүүхдүүдэд хийчээ чадахгүй болчихно. За ингэж бодож хүрээж одоо тий ажил хөдөлмөр хийх гэж тий толгой тарих би эргët ингээд өвдсөн ч гэсэн ингээд халууны юм уугаал ханиадны юм уугаал ажилдаа явж байгаа бол энэ бол мөнгөний шарах байхгүй. Яг тэгэхээр бид нар өөрсдийнхөө хөдөлмөрийг маш багаар үнэлж байна. Тэр үнэлж байгаа бага үнэлэмжнээс бид нар ингээд салж чадахгүй байна. Тэгээд тэр амьдрал маань хүрэлцэхгүй байгаа болохоор эргээд өөр ширэнд ороод нөгөө өөрөө төлөхийн тулд ажил хийж одоо цалингаараа зээлээ төлж амьдарч байна. Тэгээ ажил хийхгүй л бас өөр нь ихэгдээд тэгээд ажил хийхээс өөр аргагүй ажиллаа хийхийн тулд зовчийн зүдэрчийн үг татлаа гэж хэлэхгүй их байхгүйгээр ингээд зүтгэж шүү дээ тий. Тэр робот шиг л. Тэг ингэж явсаар ажлыг мэдсэн чи эрүүл мэнд нь муудаад нөгөө эрүүл мэндийнхаа төлөв зарцуулаад урд хормогороо хойд хормогоо нөхөн гэдэг шиг юм болоод ингэж амьдарч байна. Энэ бол мөнгөний шарахтай байгааг илэрхийллээ. Тэгээ бид нар чи бас ингээд багаасаа тэрнээс болоод одоо яг гэхээр зарим тохиолдолд бид нар шопингийн илүү одоо хоббитэй шопохолик гэдэг тий хит их одоо худалдан авалтанд донтчдаг. Зарим тохиолдолд өөртөө шинэ юм авч чаддаггүй. Нөгөө ихчтэй ахтай дүүдээ охиндоо хүүдээ гэж явсаар өөртөө шалдан хоосон гоё ийм нөхцөл байдалтай байдаг. Энэ бол мөнгөний шарах юм аа. Тэгэхээр саяны миний олон ингээд ярьсан жишээнүүдээс таны амьдрал энэ байсан бол байгаа бол та мөнгөний шарахтай. Тэгээ мөнгөний шарахтай байгаа учраас өнөөдөр та мөнгийг олтойгоо ирнэ. Өөртөө ингээд зориулах гэж хичээгээд байгаа ирнэ, хоримтлуулах гэдэг байгаа ирнэ, хоримтлагдаж өгдөг. Олоод байгаа ирнэ шүүрэн шагнал шиг гоожод дуусчдаг тий. Өөртөө зориулах гэснээ за одоо тэгээ эндээ гэл гүйжсэн ард нь ингээд би ч нэг уранхаа гуталтайгаа уранхаа амьстайгаа ямар өрөвдмөр юм бэ гэдэг өөрийгөө өрөвдөөд ийм сул дараа нэг юм болчихсон байгаад байдаг. Тэгээ энэ бол мөнгөний шархнаас ч юм болоод эхнэр нөхөр сална, ээж аавууд хоорондоо одоо түнжин хагарна тий. Ээж охин аав охин ингээд хоорондоо баг ингээд эцэг үрийн харилцаагаа таслахад хүртэл хүрдэг. Ах トゥ нар хоорондоо муудалцдаг. Хоорондоо бас ингээд эргэж харахааргүй муудалцдаг. Мөнгө чи ийм айхтар хүчтэй. Тэгээд энэ болгоныг бидний амьдралд ингээд челленж болж ирдэг. Тэр челленжээ бид нар өөрсдийнхөө ухамсарт чигтэн бага насны тэр мөнгөтэй холбоосон үзэл суртал тэр кодороо мөнгөтэй харилцаад байдаг. Тэгэл дээшээ тэнгэр хол доошоо газар хатав. Нөгөө мөнгө нь олдож өгдөггүй амьдрал дандаа хүрэлцээгүй. Хүүхэд нэг гоё амттай юм нэхэр тэрийг авч чаддгүй.
Ийм амьдралыг л манай монголчууд дийлэнх нь туулж байна. Тэгэл би биенээсээ мөнгө асуугаад аль чамд энэ аппликейшн дээр эрх тогтож гэнэ үгүй юу? Аль чи надад яваад өчөөч би наадах чи ингээд төлөй тэгээд төлөй гэж гуйхан явж байгаа жишээ нь. Тэгэхээр энэ битчлээ мөнгөний шархал бидний амьдралд маш их байна. Энэ шарх нь бидний бага наснаас улбаатай. Яагаад тэгэхээр бидний ээж аав бас мөнгөний шархтай байдаг. Тэр шархаа биднэрт үе дамжуулсан. Бид нар одоогийнхаа яг энэ шархаа их бол үр хүүхдтэй бас нөгөө шархаа миний хүү гэд хүсэг байхад нь бэлэг болгоод өгчихсөн явж байгаа. Тэгэхээр энийгээ та бас эдгээрх нь айгүй чухал шүү гэдгийг хэлмээр байна. За баярлалаа Заяа коуч. За би одоо Заяа коуч Миний яриа ойлгомжтойсэн бол янз янзын жишээнээс тайлбарлалаа. маш ойлгомжтой байна Заяа коуч. Жоохон дасгалдаад байна. Гэхдээ би бас Заяа коучийн сая хийсэн бүх зүйлийг ингээд өөрөө нөгөө нэг авсан бүх жишээнүүд нь одоо тайлбарууд нь одоо миний амьдрал дээр бүр яг тулж байгаа болохоор инээд минь хүрээл ингээд бүр ингээд баг ингээд энэ шинж тэмдгүүд нь надад байхгүй ингээд баг бодож штэ. Үнэхээр ийм олон мөнгөний шархтаа бол ерөөсөө амьдралд маань бүрэн нөлөөлдөг юм байна тий. Одоо төрхөөсөө авахгүй даад өөхөх хүртэл actually бид бүхэн чинь мөнгөтэй холбоотой явж идэг юм байна гэж одоо Заяа коуч минь тайлбарлаа. Тэгээ би Заяа коучгаа тайлбарсан одоо энэ шархнуудыг нэг багслаад өөрийнхөө ойлгосноор бол хэлээ тэгээ. Тэгэхээр ийм олон зүйлүүд нөлөөлдөг байх нэ. Одоо бүр тэр байтхаа одоо тий энэ за мөнгөний шарх гэдэг нь бол бид бүхний бага насндаа суусан итгэл үнэмшил майндсет мэн байдаг байна. Бид бүхний өсгсөн, хүмүүжүүлсэн орчин тойронд минь мөнгөтэй яаж харьцаж байсан, мөнгийг одоо юу гэж ойлгоснаас үүдэлтэй бидний одоо тархинд суусан, бидний одоо төлөвшөж суусан мөнгөтэй харилцаа маань ингээд төлөвшөө суучдаг юм байна. За энэ бол яг үнэн. Одоо тэгээд айгүй олон зүйл дээр энэ бүхэн зүйл чинь гардаг байх нь шүү дээ. Тэгээ одоо бүр цаашдаа энэ зүйлүүд маань мөнгөний шарх маань ингээд бүр амьдралд нь бас айхтар том нөлөөлдөг. За би тэр тусмаа одоо би өөрөө хүний нутагт гадаад амьдарч байгаа хүний төлөөлөлд болж байгаагийн хувьд бол яг аргагүй бид бүхэн эргээд харахаа. За одоо бусад бүх зүйлүүд гадаад ч ялгаагүй Монгол ч ялгаагүй ингээд тулгарч байна. За тэгээ гадаадд байгаа хүмүүс бол үнийг хэлгээд одоо эргээл харахад за бид бүхэн айгүй олон масклаа дурдаа гоё ярьж олно. Сайхан амьдрал мөрөөдөж явж гин тий better condition нөхцөл байдалтай үр хүүхдийнхаа боловсрол гэдээ бид нар урд айгүй олон зүйл тавьдагч яг хажир дээр бол ерөөсөө л бид бүхэн хүний нутагт мөнгөний төлөө амьдраад байгаа юм байна. Ерөөсөө мөнгийг л одоо тий ахиухан мөнгө олж одоо боломжтой тийм нөхцөлийг олж амьдралаа дээшлүүлэх гэж л ингэж хүний нутгийг зориод байдаг юм байна гэж ер нь одоо энэ одоо үнэнтэйгээ нүүр тулсан. Тэгээ мөнгө бол айгүй чухал юм байна. Харамсалтай нь бидний бага нөхцөл тэр мөнгөний одоо Заяа коуч маань маш чухал зүйлийг хэллээ. Тэр үн цэн гэдэг зүйлийг ерөөсөй ойлгуулаагүй байсан юм байна. Бид нар тэрнийг ойлгохч бараг тийм нөхцөл байгаагүйгээр өссөн эцэг эх минь бас тэрнийгээ бас сайн өөртөө мэдээгүй тэрнийгээ ингээд уламжлуулаад бид бүхэнд ингээд үлдээч гисэн. За миний жишээн дээр бол би ерөөсөй мөнгөтэй бол маш буруу харьцаж байсан хүн байлээ. За тийм Заяа коуч мэн айгүй олон жишээнүүд татлаа бүр инээд минь хүрээдлээ нөрөө. Өстө нэрээ нөгөө олоод байдаг. За олж чаддаг аа. Одоо жишээлбэл би бол мөнгийг бол олдог. Тэрнийхөө бүр айгүй сайн ойлгодог. Ажил хийвэл нөгөө хаард буюу ингээд хүнд ажиллаад байвал мөнгө олоод байдаг. Үнэхээр энэ Америкт бол бусад одоо ямар ч улс орнд ингээд хүний хөдөлмөрийг үнэлдэг болохоор хэрвээ ажил хийж чадчихвэл мөнгө олж байгаа юм аа. Хамгийн харамсалтай нөгөө олсон мөнгөө нөгөө талаар нь ерөөсөө л тэр шүүрийн шармаг шиг ингээд дээгүүр нь орол давуур нь урсаа гарч яадаг. Нөгөө цоорхоо крема шиг ингээд тогтоодгүй байлгадаггүй хүн байгаа. Олол идэг нөгөө талаар гараа явчихдаг. За эргээ бүр ингээ харахад нөгөө цалин минь ингээд нэмэгдэж олсон ч нөгөө талд нь зардал нь нэмэгдээд яваад байдаг тийм гайхалтай тийм одоо би одоо 20 хэдэн жил хүний нутагт амьдарч байна. Яг тийм зүйлийг үзээ явж байна. За энэ бол зүгээр миний ганцхан жишээ байгаа. Энд бол ингээд саяны Заяа коуч минь тайлбарсан зүйл болгон дээр ингээ аюул олон жишээ гаргаж ирэхээр байна. За тэгэхээр би Заяа коучээс ингээд ургуулаа дахиад асуумаар. За энэ мөнгөний шархыг ч одоо яаж идэдэг зүйл вэ? Энд ч одоо үнэхээр хүн болгонд баг энэ асуудал байна. Тэгээ энэ минь хамгийн харамсалтай нь амьдралд маань аюул нөлөөлдөг зүйл байна. Өдөр тутамд нь нөлөөлдөг зүйл байна. Энийг яаж итгэх вэ? Мөнгөний коуч юу гэж асуумаар байна. Тэгээд. За энэ мөнгөний шархыг эдгэхийн тулд нэгдүгээрт одоо мөнгөний шархтаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөхийн тулд таны амьдрал мөнгөтэй холбоотой амар асуудал байгаа. Энэ мөнгөний шархны юм бодит одоо шинж тэмдгүүд та ингэжсэн бол гэжсэн бол мөнгөний шархтаа гэдэг ингээд 16 шинж тэмдгийг нараа томсон багш маань ингээд тодорхойлж гаргаж ирсэн байдаг тийм. Тэгэхээр энэ 16 шинж тэмдгийг ингээд унших юм бол нэрээ л яг бидний амьдралд байдаг зүйлсүүд, байсан зүйлсүүд байгаа байхгүй юу. Тэгээ энэ болгон чинь таныг мөнгөний шархтааг илэрхийлж байна.
шарахтаа гэдэг нь юу юм бэ гэхээр чанд эдгээр үйл явдлууд болсон бол танд мөнгөтэй холбоотой тэр буруу итгэл үнэмшил гэдэг зүйл чинь суудсан байна. Тэр буруу итгэл үнэмшил чинь таныг өнөөдрийг хүртэх санхүүг чинь удирдах яваад байна. Тэрнээс болоод асуудлууд дуусах байна л гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ буруу итгэл үнэмшлийг чинь нэгдүгээр буруу юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрдугаар тэрийгэ коучинг төвчтэй үйлчлэгээ засах хэрэгтэй гэсэн. Засаад нөгөө итгэл үнэмшлүүдээ нэг нэгээр нь зөв болгоод ирэхээр та мөнгөтэй айгүй ухаалаг харилцаж сурна. Тэгээ мөнгө чи өөрөө ингээд айгүй хүчтэй энерги штэ тий. Энергийг ингээд татахын тулд та бас өөрийнхөө шархыг гэдгээд өөрөө өөртөө итгэлтэй, өөрөө өөртөө эзэн болох тийм гайхалтай павертай болох хэрэгтэй, хүчтэй болох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өөрөө та нэг юм сул дараа бусдын өгөөдөөс ихт хараадаггүй тий. Бусдын өмнөөс ингээд альва хариуцлагыг үүрээд яваад байдаг. Өөрөө өөртөө эзэн болж чаддгүй, өөрөө өөрийнхөө эрх ашигын төлөө тэмцэж чаддгүй юм бол мөнгө тогтдоггүй. Тэгэхээр ингээд та одоо бимба коуч маань бас мэдчихэж байгаа шүү дээ. Аль нэг байгууллага тэр хараалагдж байгаа бол таны ингээд байгууллагын шатлал тэр карьер одоо ажиллаж байгаа хүмүүсийн албан тушаалаас гууд нь ялгаатай байгаа. За тэр цалин яагаад ялгаатай байгаа гэхээр нөгөө талдаа тэр хүний хийдэг ажил мэргэжил одоо бүх зүйлтэй холбоотой байна л да. Гэтэ тэрний цаана нөгөө хүний чи өөртөө итгэх итгэл тэр өөрийгөө үнэлүүлэх чадвар тэгээд өөрийнх нь ур чадвар гэдэг зүйл ингээд тасралтгүй л даатай явж байгаа. Тэгэхээр мөнгөний шарахтай хүн бол уучлаарай ур чадвар мадвар гэдгээс анзаарч хардаггүй тэрийг үнэлүүлж мэддэггүй тий. Өөрийг ингээ маш багаар үнэлүүлээл өөрийнхөө ерөөсөө нэг юм цагийн хөдөлмөрийг зарах байхад талаар явж байгаа байхгүй. Гэтэл өндөр одоо орлоготой өндөр цалинтай одоо тэр удирдах түвшний албан тушаалтнууд бол хизээч цагаар өөрийгөө зардаггүй үр дүнгээ зардаг гэсэн. Өөрийгөө хийж бүтээдэг тэр бүтээлийн одоо ур чадварын тэр үр дүнгээ зардаг гэсэн. Тэгэхээр та цагийн хөдөлмөрөөр зардаг байдлаас үр дүнгээ зардаг болохын ур чадварын өсөлт явах хэрэгтэй майндсет одоо коучинг гэдэг зүйлэнд бол маш их хэрэгтэй. Манай коучуд бол энийг бол өөрсдийнхээ амьдрал дээр ингээд туулаад мэдрээд явтаа. Тэгээд би бүрний коучтэйгээ бас ярилцлага хийхэд бүрний коучтой хоёр бол энэний бодит үлгэр жишээ юм байна. Бид хоёр хоёулаа цагийн ажилтай байж байгаа. Энэ коучинг бизнесийг эхлээд коучинг мэргэжлийг эзэмшээд тэгээ одоо бол өөр өөрсдийнхөө бизнесийг хийгээд хажуугаар нь коучингийнхоо бизнесийг хийгээд ингээд өөр өөрсөндөө цагаа энерги зориулаад ингээд амьдарч байна. Энэ бол яг коучингийн ач тус юм аа. Тэгэхээр та мөнгөний шархаа эдгэж юм бол та сардаа нэг 2 сая төгрөгийн цалин авдаг бол тэрийг 20 сая 200 сая болгох бүрэн боломжтой байдаг шүү. Ингэж чаддаг шүү гэдгийг л хэлмээр байна. Тэгээ шархаа эдгэхийн тулд та шархтаа гэдгийг хүлээн зөвшөөр коучтай ажил коучийн өгсөн даалгаврыг яс хий. Тэгэхээр танд ингээд үйлдэл хийгээд үр дүн гараад ихээр чинь таны шархнууд чинь нэг нэгээрээ анж идэгэн. Тэгээ таны амьдрал мөнгөтэй таны амьдрал таны гар дээр ирэлдэг тэр мөнгөний хэмжээ бол нэмэгдээд ирдэг шүү гэдгийг хэлмээр байна. Маш гайхалтай заяа коуч баярлалаа. За тэгээд яг тийм байд юм байна. Би өөрөө энийг бас амьдралаараа туулаа явж байгаа. За бас л дурдаад хэлж 20 гаруй жил Америкт амьдралаа. Бас чимгүй их одоо үнэхээр ингээд харах юм бол тоонд өнгөөр харах юм бол мөнгө олсон байдаг. Бусдаа тэр нь юу ч болоогүй ч юм уу ингээд нөгөө талаар нь урсгаад ингээд гаргасан байдаг. Тэгэхээр яг мөнгө гэдэг чинь тэр заяа коуч маань сая дахиад хэллээ. Энерги энэ бол хүчтэй энерги юм аа. Энэ мөнгө болоод ингээд энерги татагдаж байгаа. Мөнгөний бид нар тэгдэг шнэ мөнгөний араас гүгээд ах уу. Мөнгийг өөрөө араасаа гүйлэх үү гэдэг шиг. Тэгэхээр энэ чинь ингээд мөнгөний тэр шархаа яаж эдгэх вэ гэхээр ерөөсөө хамгийн дөрөв ерөөсөө ямар ч шархыг ерөөсөө эдгэхийн тулд хамгийн дөрөнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг юм байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр надад ийм асуудал байгаа юм байна. Манайхан чи ингээд ерөөсөө ингээд маска зүгээд ингээд одоо би одоо бүр энэ үгэнд айгу дуртай болсон. Жүжээд одоо жүжиглээд ингээд ямар нэгэн асуудал ингээд халахтаад идэг юм байна. Үгүй надад асуудал байхгүй. Би зүгээр шүү дээ. Би бас давгүй байгаа шүү дээ. Үндсэн дээр ингээд наана хэдийгээр ингээд жүжиглээд байгаач цаана нь ингээд яг өөрлөгөө өнгийгээ харахад тэнд нь асуудал ээж яадаг. Тэрнийхээ маскныхаа
зовж идэг, уйлж идэг, шаналж идэг. Ингэж амьдрах шаардлага ер нь одоо энэ цаг үед бол байхгүй байна л гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо өөрийнхөө үнэн байдалтай тулаад тий одоо тэр нь болохоор ямар шарахтай байж болно. Би одоо энэ шархуудыг бол олон янзаар ярьж байгаа. За өнөөдрийн битэрийн сэдэв болох мөнгөний шарх надад одоо ингээд сая заяа коуч минь хэллээ 16 чагсаагаад ийм чагсаатууд байж байгаа. Ингээд чагсаатуудаас харах юм бол за надад энэ нь байна. За тэгэхээр одоо ийм үүдэлтэйгээр би энэ шархыг авсан юм байна гэдгийг хөлөө зөвшөөрсөн хүн чинь энийгээ эдгэх одоо өвчин байна одоо тий шарах байна гэдэг чинь тэр хүн чинь тэр шархаа эдгэхийн төлөө хүн чинь төтгнээд инкид бол заяа коуч минь хэлээ коучтой ажиллаарай, чиглүүлэгчтэй ажиллаарай. За коучтой ажиллахын ашигтус болоод энэ асуудлаа хурдан шүргэн шийдээд эндээсээ гарах болцоо олддгийм аа. За тэгээд үнэхээр энэ нөгөө мөнгө гэдэг чинь энерги, хүчтэй энерги гэдэг нь бол үнэхээр чухал зүйл байна. Тэгээд би өөрөө бас өөрөө мөнгөтэй маш буруу харьцаж байсан. Мөнгийг ерөөсөө үнэлдэггүй нөгөө нэг одоо айгу хүндэтгэлгүй харьцдаг хүн байсан бэлээ. Ингээл нөгөөсөө л олж л идэг, гарч л идэг. Тэрнийг те за нэг хоримтлуулаад үзнэ. Ингээд бас сэвэн бэвэн хийнэ. Би нэг зэвэн гэсэн дээр нэг хөгжилтэй жишээ дурдчих. Манай ээж болоод ингээд одоо айгүй олон жил одоо банкир хийсэн одоо заяа коуч маань бас банкнд ажилласан хүн байгаа. Одоо манай баг Монголын анхны банкируудын нэг манай ээж маань. Тэгээ манай ээж маань одоо найд өгч явж байгаа өндөр настай хүн л дээ. Тэгээ ээж маань тэгж хэлдэг. Ингээд би тухайн үед нөгөө банкнд ажиллаад сэвэн буюу одоо нөгөө хадгаламжийг ингээ хүмүүс сурталчилжсэн гинэ. Нөгөө тухайн үед чинь тэр хадгаламж эдэрийг бас мэддэггүй байсан. Хадгаламж хийгээрээ хадгаламжийн ашиг тус гээд ингээд тэгээ сурталчилжсэн хүн байгаамаа. Тэгээ би ээжээс асуудаг байхгүй. Ээжээс айгу тийм жоок бодгаад нөгөө хошигно. Тэгээ та өөрөө сэвэндээ мөнгө хийсэн үү гэх байхгүй гэдэг байхгүй. Тэгээд өөрөө уулнаа сурталчилж исэн хүмүүсийг бүр урайлж исэн хүн байгаа байхгүй. Бүр агных нь барыг шавын тавьж исэн. Манайхар бол ингээд шавын тэр хадгаламж гэдгийн ашиг тус хадгаламж гэдээ ярьж исэн хүн чинь өөртөө ерөөсө хадгаламж хийгээгүй. Тэгээд энэний ерөөсө гол одоо би бүр 80 настай хүнээр жишээ авч шүү. Эний гол үс нь хэрвээ та ингээд сонсоод байна мөнгөний одоо тий өчнөө олон сургууль семинар одоо юу гэдэг мөнгөтэй болох арга заагаад байна. Хэрвээ та өөр дээрээ үйлдэл хийхгүй болвол хизээч тэр зүйл чинь өөр дээр чинь бууж ирдэггүй маа тэр үр дүн гардггүй маа гэж хэлмээр байна. Энийг үр дүнд хүргэдэг өөр дээр чинь буулгаж ирдэг хүн болвол коучуд юм аа. Тэрнээсээ коуч аяч тусыг авдгийг. За тэгээ заяа коучтой маш их баярлалаа. Маш тодорхой мөнгөний шархнаас яаж гарах вэ гэдгийг тайлбарлаж өглөө. Тэгээ мөнгө бол айгүй чухал асуудал байна. За одоо би тэгээд одоо энэ маш хүн сэдвийг бас дахиад энэ дээр дурдаа гаргаа хэлчихье. За одоо айгүй бол ингээд шархуудыг бид бүхэн одоо ингээд сая би коучтойгоо ингээд ярилцлаад одоо би мөнгө болоод миний хамгийн одоо маш гаргаж ирэх сонирхолтой одоо сэдв байгаа. За тэр нь юу болсон бэхээр энэ олон шарах, энэ олон асуудал. За тэр тусмаа одоо гэр бүлийн хүчирхийлэл. За тэгээ одоо энэ дотроо одоо энэ айгүй олон хүчирхийлэл дотроо эдийн засгийн хүчирхийлэл гэж байна. Тэгээ энэ бүгдийг харахад бол ерөөсөө за би эмэгтэй хүн. За ерөөсөө ямар ч хүн ялгаагүй. Ерөөсөө санхүүгийн хараат байх, санхүүгийн хараат бус байх бол маш чухал зүйл гэдгийм байна. Санхүүгээрээ хараад бусдаас хамааралтай болоод ирэхээр их олон зүйл тэр тусмаа энэ хүчирхийлэл хүртэл автах нөхцөл бүрддгийм байна гэдгийг би одоо энэ олон одоо жишээнүүдээс олон хүмүүсийн одоо ингээд тэр тусам би тэрэнд нь өөрөө ч орж явж исэн. Гэхдээ 5 жил хүүхдээ хараад суухад ингээд яах аргагүй ингээд санхүүгийн одоо хараат байдалд одоо нөхрөөсөө орж байгаа байдалд орох жишээний тиймэрхүү зүйлүүд гардаг. Энэ бол айгүй нийтлэг үзэгдэл байна. Тийм учраас бүсгүүчүүд минь ээ, эмэгтэйчүүд минь ээ. За тэгээд гаагүй бүхэл хүмүүс ингээд санхүүгийн те энэ ойлголттой болооч. Тэгээд санхүүгийн одоо хараат бус байдалтай байгаач. Яаж өөртөө тэр санхүүг бүлрүүлэх вэ? Энэ мөнгөний үн цэнийг яаж мэдрэх вэ гэдгийг бүр багаас нь сурах хэрэгтэй байдгийм байна. Тэр цэма эмэгтэйчүүд минь энийг өөрөө сураад үр хүүхдэдээ бас дааж сургаач гэж хэлмээр байна. За энэ дээр заяа коуч минь юу гэж хэлмээр байна? За миний асуултыг ойлгоо заяа коуч. Хариулаад асуулт тавьчлаа. Сүлжээ айгүй тасалтаад байгаа юм болоо. Харин тэгээд байгаа шүү тий. За миний асуултыг яав. Ерөнхийдөө бол ерөөсөө санхүү айгүй чухал байна. Тэр тусмаа ээжүүд маань санхүүгийн мэдлэгийг айгүй сурах хэрэгтэй байна. Энэ нь өөрсдийнх нь амьдрал эргээд үр хүүхдийнх нь ирээдүйн амьдралд маш чухал байна. Тэгээд энийг та юу гэж бодож байна гэж асуусан. Ерөнхийдөө бол энэ санхүүгийн тий асуудлаасаа болоод хүн бүр хүчирхийлэл хүртэл автах тийм нөлөөд ордог байх нэ. Энэ бүх зүйл чи хоорондоо уялдаа холбоотой байдаг байна. Тийм учраас энэ санхүү. За би санхүү гэхийг ерөөсөө мөнгө гэхээ хэлчихье. Мөнгө айгүй чухал гэдэг юм байна энэ амьдралд гэж хэлэх гээд байгаа санаа минь юм аа. Тэгээ энийг юу гэж бодож байна гэж асуусан. Баярлалаа. За баярлалаа. Би өөрийнхөө жишээн дээр илүү яриа гэж бодож байна. Би бол одоо яг тэр банкны салбарт олон жил ажилласан хэрний хадгаламж
мөнгө хоригдлол байх жишээ байна. Тэ саяхан би одоо банкнд хамт ажиллаж байсан залуутайгаа ингээд ажил хэргийн чамаар ингээд уулз ярьж байхад бид нар банкнд ажиллаж байхдаа нэрээ тэнэг байжээ. Хожим нь одоо харуулсаж ярьж байгаа юм л та. Өндөр карьертэй, өндөр цалинтай хүн харахад нэг гоё цэвэрхэн улсууд яваад байдаг. Тэгсэр нэ ямар ч одоо тэнэг байсан маш гоё боломжуудыг ингээд бид нар алдчихсан байна. Тэгээд тухайн үед одоо ингээд Улаанбаатарт хотод баригдаж байгаа маш гахалтай орон сууцны том төслүүд маш хямдхан үнээр бид нараас ингээд банкны ажилтнуудад гээл санал тавиад бид нарыг зээл аваад та ингээд энд тийг орон сууцтай болоорой гэдэг жах. Надад байр байгаа юм чи илүү юмар яг өөр ширэнд ороод явах уу гэл ингээд хоосон тэрийг ингээд тоохгүй орчихсон. Гэтэл тэр тухайн үеийн захиалга авч ирсэн хүнээс одоо 3 дахин даруй үнэтэй болсон байгаа хгүй 1 метр квадрат. Тэг би нөгөө өөрөө өвлөхөдлөхийн салбарт ажиллаж байгаа юм чи нөгөөдгөө ингээд ярьж байгаа. Тэг яа бид нарт ингээд 3 жилийн өмнө энэ боломжийг ингээд олгож явахад бид нар бас тэнэг байжээ. Хэрвээ бид нар тэр үед ингээд илүү мөнгийг сайн мэддэг те мөнгөний майндсетийг ойлгодог шархаа эднээс сууж явах байсан байна гэд ярьж байгаа байхгүй. Заяа коуч sorry тасалчи. Сая яг шахаа гэдэг тасарчлаа. Тэр айгүй гоё үг хэлсэн. Дахиад давтаа хэлээд өгөө. Тасалдаад байна sorry. Мөнгөнийхөө шиг ч гэсэн байсан болвол тэрхүү бид нар гайхалтай хөрөнгө оруулалтын боломжийг алдахгүйгээр өнөөдөр мөнгөө 3 дахин нугалчихсан сууж явах байсан байна гэж ярьж байгаа байхгүй тий. Яг үнэ. Тэгэхээр энэ бол ерөөсөө шахалтай хүмүүсийн гаргадаг гол алдаа. Миний хувьд ч гэсэн 8 жилийн өмнө ингээд санхүүгийн асуудалд ороод өр ширэнд ороход бол надад банкнд 40 олон жил ажилласан юм хуримтлал байгаагүй. Хадгаламж байна. Тэгээд цалингүй болоод би чингүү 3 дахь хүүхдээ төрүүлээ гэртээ суусан нөхөр маань орлогогүй болсон. Тэгэнгүүт ингээд амьдрал маань оронгороо ирж байгаа байхгүй. Хүмүүст ингээд өр ширэнд ороод дарамтанд ороод ирэнгүүт бит хоёр хурааж хуримтлуулсан юм байхгүй. Нөгөө амьдарч байгаа байраа зараал зээлэндээ өгч байгаа машинаа зараал зээлэндээ өгч байгаа. Тэгээ өөр цаашаа хурааж хуримтлуулсан юм байхгүй. Бизнес эрхэлсэн юм байхгүй. Тухайн үедээ л нэг өндөр цалин аваад нөгөөдгөө сар сард нүрэн таран хийгээл тансаглал амьдарч исэн болохоос амьд нэг ерөөсөө мэдэхгүй явж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс болоод чинь хоногийн хоолгүй байх тий хүүхдүүдээ ингээд талхыг авч өгч чадахгүй байх өөрийнхөө гутлыг ингээд сольж чадахгүй хавталтай явж исэн түүх Clubhouse дээр подкастуудаар зөндөө байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас тэрийг сонирхороо. Тэгээ энэ болгон чинь ээж хүн санхүүгийн мэдлэггүй байх, ээж хүн мөнгөний шаргатай байх, санхүүг зөв зохицуулж чадахгүй байх юм бол хүүхдүүдээ эрсдэлд оруулж байгаа. Тэ? Хүүхдүүдийнхээ амьдралыг эрсдэлд оруулж байгаа. Дээрэс нь өөрийнхөө амьдралыг эрсдэлд оруулж байгаа. Эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа. Яг тэгэхээр хүн чинь ингээ удаан явахаар стрессний бухимдлаас болоод бид нар янз бүрийн байдлаар өвддөг. Одоо жишээ нь манай нөхөр бол стресснээс болоод зүрхний шигдээс болох жишээ нь тий. Би стресснээс болоод ингээд ус маань хацраад унчих жишээ нь. Тэгэхээр бид нар энэ стресс бухимдал гэдэг зүйлийг зөвөр ингэж тайлж бас менеж хийж байхгүй болвол энэ мөнгө санхүү гэдэг зүйл чинь бидний амьдралд амар чухал нөлөөтэй болохоор энэ нь байхгүй болоод бид нар ингээд мөнгөгүйгээс болоод асар олон асуудлуудтай нүүрт болж байгаа. Зарим тохиолдолд манай залуучууд одоо яг хуу тэр хүмүүсийн л хийсэн сонголт гэхдээ харамсалтай байна. Тэр хүмүүс мөнгнөөс болоод амиа алдчих шээ. Мөнгнөөс болоод өөрийнхөө амийг ивүүлдэг чинь тий. Мөнгнөөс болоод биенийхээ амь насанд хүрчээ. Тэгэхээр энэ мөнгө гэдэг зүйл чинь ийм амар хүчтэй зүйл. Энийг бид нар ойлгож ухаарч амьдралдаа ингэж зэвсэг болгож ашиглах хэрэгтэй. Мөнгнөөс айж цутааж гүгээд байх биш. Тэр мөнгийг өөрийнхөө амьдралд одоо хэрэгцээтэй зэвсэг болгоод тэр ингээ уран шаламгай тий одоо сэлэм эргүүлэл зэвсгийн эрдэм гарамгай гэж ярьдаг шиг бид нар бас мөнгө гэдэг сэлмийг ингээл гарамгай эргүүлдэг болгоод өөрийнхөө амьдралд хэрэгэлдэг болчих юм бол бид нар ингээ хэр баргийн зовлонд бол нугараад ахаар болно. Яг гэвэл бидний амьдралд байдаг тэр асуудлуудыг чинь 98% нь мөнгөөр шийдэгдэж байна. Үлдсэн 2% нь мөнгөний тусалцаатайгаар дэмжлэгтэйгээр шийдэгдэх боломжтой байна. Бид нар үнэхээр хайртай дуртай гэж амьдрдаг одоо хоорондоо хос болдог. Үнэхээр мөнгөгүй бол тэгээ яах юм бэ? Карма руу хөслөөл, карма руунд хөөгдөөл тэгэл тэрнээсээ болоод чи намайг тийчээ чадсангүй сайхан амьдруулна гэсэн чинь карма руугаар амьдруулад байна гэл ингээл асуудал үүсдэг шүү дээ тий.
Тэгэхээр мөнгө санхугаас болоод ихнэр нөхөр маргах, гэр бүл салах бол энэ нүхэнд байна. Энэ бол маш чухал бидний амьдралд хэрэгцээтэй зүйл байх нь байна. Энэ хэрэгцээтэй зүйлээ бид нар нэгдүгээр таньж мэдэх хэрэгтэй байх нь байна. Өөрийнхөө амьдралд яаж зөв хэрэглэх тэр арга ухаанаа сурахын тулд өөрийнхөө тэр тархин дотор хүний кодтойгоо ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол та би мөнгө олох хэрэгтэй, хадгалах хэрэгтэй, ингээд зарцуулах хэрэгтэй төсөвлөөд байрлаад ингээд бичиж байгаа. Гэхдээ уучлаарай та сэтгэл хөдлөлтөд автаад нэг мэдэхэд л авъя гэж хүсээгүй байсан те тэр үнэтэй цүнх болоод ингээ хүрээд ирсэн те дахиад нөгөө мөнгөний хэрэгцээ байгаад дахиад нөгөө хүүхдээ өвлийн хүртгийг авч өгөх гэхээр гутлаа зараад мөнгөний авахтай биш, сүнхээ зараад мөнгөний авахтай биш, дахиад мөнгө хайх хэрэгцээ гарч байгаа байхгүй. Сэтгэл хөдлөл гэдэг зүйлдээ удирдагдаа маш олон буруу шийдвэрүүдийг гаргаж байдаг. Тэгээ буруу шийдвэрийнхаа үр дүнд бид нар мөнгөөр амьдрал дээр өөрсдийн биеэр л ингээд туулж байдаг. Зөв болгох, мөнгөө зөв зүйл зарцуулах, мөнгөө зөв удирдах сурахын тулд өөрийнхөө майндсеттэй ажиллах хэрэгтэй. Энэ майндсет чинь шарахаар гэмтсэн байгаа учраас тэр шарахын эдгээж сориг болох хэрэгтэй. Тэгж чадах юм бол та мөнгийг өстө жинхэнэ юм янз янзын гоё сэлэн болгоод амьдралтаа ашиглаад тэгээ тэрүүгээрээ ингээ гайхалтай эрдэмээ гаргаад тий үр хөвгтдээ бас тийм одоо санхүүгийн эрхчлөлт амьдралыг бэлтгэх боломжтой. Үнэхээр тийм ээ. За заяа коучмын жоохон интернет нь жоохон гацаад байна. Тэрнээс хойш айгүй гоё зүйлээ ярьж байна заяа коуч. За тэгээд сая маш гайхалтай зүйлийг хэллээ. Тэр мөнгийг ингээд нэг сэлэм шиг ингээд эргүүлж чаддаг, мөнгөнийхөө өвчрийг олдог, мөнгөө яаж одоо ашиглаж мэдэх үү, мөнгийг яаж зарцуулах уу гэдэг арга ухаан суралцна гэдэг бол маш чухал зүйл байдаг. За заяа коуч мөр гацчлаа. Тэгээд энэ бол маш чухал зүйл юм аа. Энэ бүгдийг ээжүүд минь, эмэгтэйчүүд минь маш сайн ойлгооч гэж бүр бас л нэг гүсэмжлэн гуймаар байна. Энэ ээж хүн заяа коуч минь сайн хэлсэн. Ээж хүн, эмэгтэй хүн мөнгөний одоо тий шархаа ойлгоод мөнгөний учраа ойлгохгүй болвол энэ нь эргээд одоо гэр бүлд нь, үр хүүхдэд нь за тэгээд цаашлаад одоо нөгөө үр хүүхдийн амьдралд нь хүртэл одоо асуудал болгодог, гэр бүлд нь тэгээ эрүүл мэндэд нь тэгээд одоо бүхэл ерөөсөө амьдралд нь асуудал болдог байх нэ. Тэгээд заяа коуч нь бас бүрөөсөө тодорхой жишээ хэллээ. Мөнгөөр бол бараг асуудлынхаа 98% бол шийдчихнэ. Үлдсэн 2% нь бол мөнгөний тусламжтайгаар шийддэг. Тэгэхээр энэ бол мөнгө гэдэг зүйл хүний амьдрал ямар чухал зүйл байх нэ гэдгийг бол тодорхой хань байна. Тэгээд бид бүхэн харамсалтай нь бид бүхэн бага наснда за бараг мөнгийг нөгөө бараг баба гэх бүр муухай зүйл, муу зүйл, мөнгөтэй баян хүн, муу хүн одоо юу гэдгийг одоо ямар одоо ихтгэл үнэмшил хүн болгоны тархинд суусан байдгийн. За заяа хөгж байгаа орнод заагаар авчихсан. Тэр ихтгэл үнэмшлэр ингээ мөнгөд харьцаад байдаг юм байна. Тэгэхээр энэ зүйлийг ойлгох хэрэгтэй байна гэж хэлмээр байна. Заяа коуч sorry таслалаа. Sorry амар гоё ярьдуул яриад байна хэвээр. Харин тийм. Одоо гайгүй хаа би утаснасаа орчлоо. Энэ компьютер дээр ерөөсөө Innovation-ийн сүлжээ муугаад шиг байна. Одоо ёстой гоё байна заяа коуч. Түрүүнээс хойш компьютероос ороод яасан чинь бүр ингээд миний бүр ингээд ерөөсөө юу ингээд сонсох гээд бүрсэн аюу хийчихээ бүр дахин хэлээд өгч байгаа. Энэ бол аюу чухал сэдв юм аа. Тэгээд заяа коуч дахиад нэг болцоо сүүлийнхээ өгүүлбэрийг хэлээд өгвөл бүр баярлмаар байна. Бүр ингээд Тэгэхээр ээж бид нар мөнгө санхугаа зохицуулахгүй бол энэ амьдрал чинь асар олон бэрхшээлүүд дүүрэн байна. Энэ бол миний амьдралын жишээгээр ингээ харагдсан. Би өөрөө хэдийгээр банк санхүүгийн салбарт ажилладаг тий хүмүүсийг та мөнгө хадгал хуримтлуул бизнесээ ингэж эрхэл зээлээ ингэж төлөх гэж зааж өгдөг хүн хэрнээ өөртөө хадгаламж хуримтлал хийж чадаагүй л байсан байгаа байхгүй. Тэгээ тийм учраас миний амьдрал санхүүтэй холбоотой асуудал гарч ирэнгүүт би шууд бүдрээд унчиж байгаа. Тэгээ унтсан хүн чи яадын байр орон сууцаа машин тэргээ тэгээ байгаа мөнгөө ингээд өгөөд ахиад цаана нүртээ үлдчихэж байгаа юм. Тэгээд нөгөө түрээсийн байранд очихоос өөр аргагүй, цоорхоо хөтөлтөй явахаас өөр аргагүй, мөнгөгүй стресснээс болоод эн чинь харилцааны асар олон асуудлууд гарч ирж байгаа. Тэгээ тэрнээс болоод гэр бүл маань бүртэл эрсдэлд орох тий. Хүмүүстэй харилцахтаа хүртэл би ингээд ойлголцож чадахгүй өөрөө тэрнээсээ стресс бухимдалд ороод ус маань халцраад унчиж байгаа. Нөхрийн маань хувьд одоо энэ мөнгө санхүүгийн асуудал стресснээс болоод зүрхэн шигдээс болоод тий ингэж эрүүл мэндэ алдчихсан. Тэгээ энэ хооронд чинь бид хоёрын мэдээж хоорондын харилцаа асуудалтай болж байгаа.
Ягаад тэгэхээр мөнгө санхүү гэдэг чинь бидний өдөр тутмын амьдрал зайлшгүй хэрэгцээтэй зүйл. Энэ байхгүй болоод ирэхээр л бид нар хүн одоо идэх хоол нь байхгүй, өмсөх хувцас нь байхгүй болоод ирэхээр стресст нь үсттэй, бухимд нь үсттэй. Одоо яах ёстой ингээл чи үр тавилаа, чи инглээ тэглээ гэж би нэргөө буруутгаал тий энэ амьдрал чинь ингээд салах хэрмэгдээр хүртэл ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мөнгийг бид нар зөв өөрсдийнхөө амьдралд хэрэгжилж өөрсдийнхөө амьдралд ингэж ухаалгаар зарцуулж сурахгүй болвол мөнгнөөс болоод бид нар амь насаа хүртэл алдчихжээ штэ тий. Тэгэхээр энэ мөнгө гэдэг зүйл чинь айгүй чухал байх нэ. Тэгэхээр та өөрийгөө нэг 2 сая төгрөг олж байгаагаа мөнгө мэддэг би 2 сая төгрөгийг зарцуулж ядаад байх юу аах вэ гэж бодож ивэл уучлаарай. Та чадахгүй байгаа болол өрөнд орчихсон. Маргааш та өглөө босоод яаж толгойч өвдөжсэн ч өвчин амдаа хэмээ угаал нөгөө цалингаа аваад зээлийн төлхийн төлөө гүрийгээл явж байгаа байхгүй. Тэгээ энэ болгон чинь хүүхдүүд чинь ээж аав чинь мөнгөний төлөө робот мэдтгэж байна. Тэгэхээр чи бас мөнгөний төлөө робот мэдтгэх ёстой. Тэгэхээр чи дургуурч байсан, дуртаач байсан наад хичээлээ маш сайн хийгээд онц сураад их сургуульд тэтгэлэг аваад ээж аваасаа сургалтын төлбөр гаргуулахгүйгээр сураад тэгээ хамгийн мундаг цалинтай ажилд нь ороод ээж аавыгаа тэжээх ёстой. Яг гэвэл эдгээр чиний төлөө хүн хатан зүтгэж яваад өвдлөө хавтлаа тий. Эднэрийнхээ ачийг хариулах ёстой гэд хүүхдүүд эдгээс сургацсан байгаа. Тэгээ гадны улс оронд одоо сурж байгаа Бямбай коуч маань бас мэдж байгаа хэрэгэн тойрны хүмүүс нь тий чи тэтгэлэг авах хэрэгтэй чи энэ хэдэн мянган долларын сургуульд бид нар төлбөрийг чинь төлж чадахгүй чи өстой яаж игээд гүрийгээ сурах хэрэгтэй гэж шахаж хаалтаад байдаг. Энэ болгон чинь нөгөө хүүхдийг би мөнгөний төлөө ажиллах зүгээр нэг робот юм байна. Гэхдээ энэ роботыг одоо тий хэр сайн ажилуулах нь миний хичээл зүтгэлээс хамаарах юм байна. Миний дуртай дургүй энэ амьдралд юу хүсэж байгаа, юу мөрөөж байгаа ямар ч хамааралгүй юм байна. Би тэгэхээр зүгээр л өдөр тутмынхаа хоол ундыг залгуулаад ингээд зүтгэж явах хэвээр робот юм байна гэлгээд өөрийгөө ойлгочихсон байгаа байхгүй. Тэгээ ийм үзэл санаатай байгаа хүн чинь тэр амьдралаасаа кайфыг мэдэрч чадахгүй, аз жаргалыг мэдэрч чадахгүй. Тэгээл нэг мэтгэд хорвоо ертөнцийг одоо за энэ уйтгартай амьдралд ингэж зүтэрч амьдраад яах юм гээл те. Буруу сонголтуудыг хийж байгаа. Гэр бүл ч гэсэн энэс болж салж байгаа. Би саяхан нэг гашуун түүх сонсож байгаа байхгүй. Нэг цагдаа надад ингэж ярьж байгаа. Манай цагдаа найз нар гэр бүлээсээ салж гинэ. Гэхдээ тэр нь амар ноцтой асуудлаас биш. Тэр нь юунаас болж юм гэхээр цагдаа тухайн үед одоо сая 500 сая төгрөгийн цалин авдаг байж. Тэгээ сая 500 сая төгрөгийн цалин ипотекийн зээлээ төлөө цаана ингээд амжиргаанд нь хүрэлцэхгүй байт юм байна. Тэгэнгүүт эхнэр хүүхдээ тижээж чадахгүй ингээд үр ширэнд ороод асуудал 3 ам бүлээ тижээж чадахгүй болоод ирэнгүүт албаар салдаг гинэ. Салж байгаа нь яаж байгаа вэ гэхээр нөгөө эхнэр хүүхдээ тижээх тэр үүрэг хариуцлагаас хүүхдийн мөнгөний үүрэг хариуцлага нь хамаагүй бага одоо санхүүгийн дарамттайгаа учраас би цалингаа ядаж өөртөө аваад тий хүүхдийн мөнгөнийг одоо 200 сая төгрөгийн ч юм уу өгчөөд үлдсэн цалингаа би өөртөө зарцуулах боломжтой биш үү? Би нэг дуртай үедээ гарч ороод шоудах, цингих, наргих юм боломжтой байна. Гэтэл би эхнэртэйгээ хүүхдтэйгээ ингээ амьдрахаар эхнэрийнхээ хүссэн цүнхийг авч өгч чадахгүй бөөн хэрүүл урвал хүүхдийнхээ памперсыг авч өгөхгүй бөөн хэрүүл урвал тэгээ зээлэнд хамрагчих юм бол за өстө уучлаарай өөдөө харахгүй байна. Ингээл мөнгөний төлөө хүн хатан зүтгэх миний энэ одоо амьдралын зорилго биш. Би одоо 20 наснтай ингэж зомооргүй байна гэж салчиж чинь гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш гашуун бөгөөд бодит амьдрал ийм л байна. Тэгэхээр ийм гашуун амьдралаар бид нар амьдрахгүй тулд яагаад надад ямар асуудал байгаа юм би энийгээ таньж мэдээ энийгээ өөрчлөе гэж асууж хандаж болохгүй байгаа тий. Тэгээд үнэхээр тэр код нь буруу ихтгэл үнэмшлэн байгаа бол тэрийгээ засчихъя л та. Засах юм бол та сая 500 саягаар өөрийгөө бүтэн сарын турш үнэлэх биш 3 сая 5 саяар үнэлээд өөрийгөө тэр хэмжээнд чадваржуулаад тэр хэмжээнд орлогоо олдог болоод мөнгөө олдог болоод тэрийгээ илүү ухаалгаар зөв зарцуулаад арх тамхинд мөрөөдөө тоглоомд өгөхгүйгээр хөрөнгө оруулалт хийгээд явал та тий. Ингээд гайхалтай олон боломжууд бол байгаа шүү дээ. Гэхдээ бид нар тэрийг мэддэг хэрнээ за өнөөдрийн кофе аягүй амттай өнөөдрийн шоу цингэнд би найзуудтайгаа хамт байж стрессээ тайлах хэрэгтэй гэл тий. Аягүй олон зүйлд ингээ мөнгөө дэмий зүйл зарцуулдаг. Тэгээ энэ болгоны уг шалтгаан нөгөө мөнгөний шарханд байдгийг шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ шархаа эдгэцгээе манайхаа. Илээд юу вэ? Шархаа эдгэцгээе. За тэгээд манай заяа коуч маань маргааш яг мөнгөний шархны 5 хоногийн сургалт хийж байгаа. За энэ бол маш гайхалтай сургалт. Би багшийнхаа анх мөнгөний шархны сургалтанд суугаад өөрийнхөө мөнгөний шархтай гэдгээ ойлгосон. Энэ мөнгө нь ямар
хайр харламжгүй хүндэтгэлгүй хандаж исэн гэдгийг ойлгосон. Тэгээ одоо бол бас нэлээд ингээд санхүү тал дээр нэлээд зэгцэрч байгаа. Айгу сахилах баттай болж байгаа. Тэгээд энэ чинь бас тийм амархан нөгөө нэг ганцхан бас ингээд нэг өдөр болчтой зүйл биш. Энийгээ өөртөө амьдралынхаа хөвшил болгож суулгахад бол маш их өөрөөс минь хичээл зүтгэл гардаг юм байлаа. Ер нь ямарваа зүйлийг. Тэгэхээр энэ мөнгө гэдэг зүйл бол айгүй чухал байна. Тэгээ заяа коуч маань сая жишээ хүртэл аваа хэллээ. Ингээ эргээ харахад бид нэр жоок болгоод одоо тий хошин болгож ярьж байгаа хэдий ч энэ бол ингэж амьдралд айхтар нөлөөлдөг. Бүр тэгээ тэр чинь ингээд нэг удаагийн салт зүгээр салалт биш. Тэр чинь цаашлаад үр хүүхдийн амьдрал гээд ярих юм бол маш их муу үр дагаврууд гарч идэг зүйл байдаг юм аа. Тэгэхээр энэ мөнгө санхүү гэдэг зүйлийг ойлгооч. Мөнгөний шархаа эдгэгээч гэдэг бол маш чухлаа. За тэгээ заяа коучээс бүр ингээд заяа коуч мөрөд ингээд нөгөө бүр ундрах ихтэй ингээд ухаа дэвэр нөгөө мүлжүүртэй тийм хүн байхгүй юу. Би үнэхээр бас нөгөө их орой болсон байна. Заяа коуч мөр үнэхээр өөрөө зөвнтэй цэгтэй цэнтэй цагаа зарцуулж байгаа учраас ингээд уяад баймааргүй байна. Би бүр энэ лайвор бүр заяа коучээс үнэхээр олддоггүй их завгүй хүн байгаа. Гэтэ манай багш нэг удаа хэлжсэн юм аа. Заяа маань ингээд айгу завгүй мөртлөө айгу завтай гэдэг маань нөгөө ингээд айгу олон зүйлийг амжуулж яадаг. Тэгээ өөрөө тийм нөгөө амьдралын буюу цагийн буюу амьдралын менежмент сайтай багшаасаа маш сайн суралцсан байгаа. Би одоо ингээд энийг бас багшаасаа заяа коучээс суралцахыг хичээж явж байгаа. Тэгээд одоо бүр заяа коучигаа бүр дахиад авч шилжих юм бол одоо энэ мөнгөний асуудал байна. Дээрээс нь манай заяа коуч маань одоо энэ үйл хөдлөлийн бизнес хөрөнгө оруулалтын одоо тий салбарт одоо хүчээ үзээ явж байгаа. Энэ талаар би одоо ингээд дахиад заяа коучээс ингээд дараа нь ингээд боломжтой үеднээс энэ талаар ингээд бүр ярилцмаар байна. Бүр одоо бүр энэ лайваар дамжуулаад урьчмаар байна. Заяа коучигээ дараагийн минь лайвд яг энэ үйл хөдлөлийнхөө одоо энэ чиглэлээр бид бүхэн одоо манай найзуудад одоо ярьж өгөөрэй. Одоо тий танилцуулаарай гэж хүсмээр байна. За тэгээд заяа коуч минь маргаашийнхаа сургалтын талаар танилцуулаад өгөөч. Өөр одоо манай заяа коуч маань ток коучинг Актамда одоо туслах коуч гэдэг бүх ерөөсөө бүх скежл бүх юмыг зохицуулж явж байгаа хүний хувьд өөр ямар сургалтууд байна энэ талаараа хэлээд хоёулаа өнөөдрийнхөө лайвыг өндөрлөх тийшээгээ хандъя гэдэг үнэхээр орой болсон байна. Заяа коучигаа бас амраахгүй болохгүй байна. Баярлалаа заяа коуч. Баярлалаа. Бимба коучээс бас хүлцэл хүчээ энэ сүлжээний дагуултлаас болоод ихэнх хэсэг маань бас ингээд зарим ярианууд нь төг цаг дараа нь ерөөсөө утаснаас л орой би түрүүн компьютероос орчуулаарай хэвтэйхэн байх юм болов гэдгсэн сүлжээний асуудал гарах шиг боллоо. Тэгтээ асуудалгүй тий. За Top Coach Academy маань бол Нара Томсон багш маань дэлхийн хэмжээний мастер коуч юм гайхалтай хүн байгаа. Тэгээ багш маань бол эрэг цэник буюу positive charge гэдэг гайхалтай ном бичсэн байгаа. Энэ ном маань 2022 онд хэвлэгдээ Amazon-ы бестселлер болсон байгаа. Тэгэхээр энэ хүн ном маань хүн удахгүй буюу 9 сарын 22-нд Монгол улсад одоо монгол хэл дээр нээлттэй хийх гэж байна. Тэгэхээр энэ номыг одоо уншиж исэн хүн бол энэ номны талаар сонсч исэн хүмүүс бол энэ номыг монгол хэл дээр гаргахын тэсийн ядаг хүлээж байгаа. Тэгэхээр энэ бол багшийн маань гайхалтай одоо 21 хоногт өөрийгөө нээх аян гэж хөтөлбөр явдаг байсан. Одоо бол энэ маань шархаа эдгэх 3 хоногийн аян болоод ингээд маш гоё төгөлдөрчсөн байгаа. Тэгэхээр энэ хүн аянаас маань ингээ хөтөлбөрөөс маань бий болсон маш гайхалтай ном. Тэгээ багш маань өөрийнхөө амьдралаараа бид нарт ингээ номоор дамжуулаад коучинг өгөөд бид нарыг ялангуяа эмэгтэй хүмүүсийг хүчрхэг болгох, босгох, тэгээ амьдралд ингэж тэмцэх гайхалтай одоо урам зориг, итгэл найдвар тэр ийм эрг цэнгийг өгч байгаа юм гайхалтай ном хүн удахгүй гарах гэж байна. Тэгэхээр энэ номны урьдчилсан захиалга яг одоо явагдаж байна. 8 сарын 27-наас өмнө та энэ хүн номыг захиалж авах бүрэн боломжтой шүү. Захиалга нь таны нэр орсон байхад ном хэвлэгдсэн дараа танд одоо захиалга нь ингээд та өөрөө захиалга бодит болгож авах боломжтой. Энэ ном маань бол номын дэлгүүрүүдээр энэ тэнд бол худалдаалагдахгүй зөвхөн захиалгач нартай ингээд тоогоор нь хэвлэгдээд очих юм VIP бүтээгдэхүүн гайхалтай коучингийн ном байгаа шүү. Тэгэхээр энэ номыг та захиалга өгөх юм бол надтай холбогдоод Facebook чатаар эсвэл утсаар холбогдоод захиалга өгөөрэй гэж хэлмээр байна. За маргаашийн маань хөтөлбөр болохоор 8 сарын 22 буюу одоо 4 дахь өдөр орой 20 цагаас ингээд эхэлнэ. 5 хоногийн турш буюу 8 сарын 26-ны хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр групп сургалт гэдэг маань бол групп коучинг хэлбэрээр явагддаг. За өдөр болгоны хичээл дээр мэдээж би өөрийнхөө сургалтыг ингээд орох болно. Тэгээд оролцогч нартайгаа тухайн сургалтын сэдвийн хүрээд коучинг өгөөд ингээд групп сургалтаа аваад явах юм аа. Тэгэхээр та энэ бүх сургалтанд одоо хамрагдсанараа өөрийнхөө шархыг таньж мэднэ, шархныхаа эдгэрлийг эхлүүлнэ. За тэгээ мөнгө санхугаа одоо яаж удирдах тэр арга ухаанд онлайн биш практикийн тэр арга ухаанд суралцнаа. Тэгээд мөнгөнийхөө майндсетийг өөрчилж чаднаа гэдгийг
хэлмээр байна. Тэгээд энэхүү лайвда одоо урьж оролцуулсан Бямба коучтай маш их талархаж байна. Тэгээ миний ажиллаж байгаа одоо хоёр дахь бизнесийн маань чиглэл болоод үйл хөдлөх хөрөнгөний салбар би энэ салбарт одоо маш их дурлаж хичээнгүйлэн ажиллаж байгаа. Тэгээ энэ салбарын талаар бас олон хүмүүс мэдээлэл авах хүсэлтэй байгаа гэдгээ надад бас хэлсэн. Тэгээ Бямба коучтэйгөө дараагийн одоо лайвынхаа захыг хурж байгаа. Энэхүү салбарынхаа талаар бас гайхалтай лайв хийнэ гэж төлөвлөж байна. Тэгээ тандаа бас урилга ирүүлсэнд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бид хоёр бас техникийн саадлыг тооцвол маш гайхалтай ярилцлага хийлээ. Бас нэлээд удаан ярилцчих шиг боллоо. Олон янзын жишээ кейс авсан учраас энэ жишээ кейс таны амьдралд ойрхон эсвэл танд тохиолдсон болвол та үйлдэл хийх цагчин болчихжээ л гэж хэлмээр. Тэгэхээр мэдээж одоо бидний амьдралд ийм асуудал байгааг хараад байгааг болвол та үйлдэл хийх хэрэгтэй. Таны урд нэг том хар нүх байгаа бол та тэр нүхийг хариаж гарах эсвэл тойрч гарах тэр арга замыг ботгох ёстой. Харсаар байгаад нүхэндээ унчиж байгаа бол уучлаарай та тэрийг харсны одоо ашиг гавья танд гарахгүй шүү дээ тий. Тэгэхээр эн чинь ерөөсөө шархаа эдгэх үйлдэл байхгүй юу? Та шархтаа гэдгээ мэдээд нэг том хар нүхийг одоо харцсан бол тэрийгэ давж гарах арга ухаанаа бодоод үйлдэлээ хийгээрээ. Үсэрч харааж гараарай. Битгий шархтайгаа мэдж байгаа гэж явж байгаа дахиад бүдрээ унчаарай. Ингэчих юм бол тань дахин бүдэрч унаад байх юм бол энэ амьдрал чинь ганцхан тохиолдол цаг хугацаа, энерги, залуу нас гэдэг зүйл чинь дуустдаг шүү гэж хэлмээр байна. За тэгээд шархаа эдгэх аянд тавтай морил Нара Томсон багшийн маань дотоод хүүхдийн эдгэрлийн гайхалтай 3 хоногийн хөтөлбөр байдаг. Энэ маань сая 8 сард болоод дууссан байгаа. Дараагийн сургалт маань 10 сард болно. Тэгэхээр та энэхүү сургалтанд бүртгүүлэхийг хүсэх юм бол бас надтай холбогдоорой. Ер нь миний Facebook чаттай л ингээ холбоотой байх юм бол бүх Top Coach Academy мэдээлэл, номын талаар мэдээлэл, коучингийн талаарх мэдээллүүдийг авах бүрэн боломжтой шүү. Тэгээ манай мэдээж энэ Бямба коучийн маань одоо группийн Facebook-ийн найзууд нь Бямба коучоор дамжуулаад маш олон мэдээллийг авч чадна. Тэгээ Бямба коуч манаас гайхалтай одоо бусдыг хүчрхүүлдэг ийм коуч байгаа. Танд бас ийм ганцаарчлсан коучинг хэрэгтэй бол манай Бямба коучтай холбогдоод коучинг аваарай. Түүний нэг юм дуусшгүй юм чийдэг, ундарч идэг энэ энергиэс нь та бас хуваалцаарай. Тэгээд энэ энерги бол танд маш гоё ирч хүч энергийг аз жаргалыг өгөх болно гэж хэлмээр байна. Баярлалаа Бямба коуч. Баярлалаа заяа коуч хөөх юм бэ. Тэгээ заяа коучтэйгээ ярилцгаад маш амттай энэ ярилцлага маш сайхан амттай болж байна. Миний хувьд болоо тэгээ бүр ингээд дахиад ингээд яриад өргөжлүүлэл яриад амираад. Тэгээ заяа коучтай маш их баярлалаа. Заяа коуч нь одоо ерөөсөө заяа коучийн минь инх заяа пүүжигээ тэгээ утасны дугаарыг ерөөсөө тэмдэглээд авсан байгаад манай энэ 5 коучийн актемид болж байгаа бүх зүйл маань заяа коучтэй минь холбоотой явагддаг байгаа. Тийм учраас тэр нэр утасны дугаарыг сайн тэмдэглээд аваарай гэж бүр Facebook-ийнхаа найзууд хэлмээр байна. Тэгээ заяа коуч минь сайн хэллээ. Багшийн минь ном Positive Charge гэдэг одоо маш гоё ном байгаа. Тэр гоё ном би одоо миний ширээний ном байгаа. Тэгээд тэр ном маань одоо монгол хэл дээр хөвлөгдөөд орчуулагдаад одоо хэвлэгдээд гарч байгаа. Тэгээ энэний захиалгыг авах бол заяа коучтэй минь бас холбогдоорой гэсэн мэдээлэл өгсөнд баярлалаа. За тэгээ маргааш удах 5 хоногийн мөнгөний шархны 5 хоногийн сургалтанд та бүхэн хамрагдаарай. За ерөөсөө гол учир утга бол ерөөсөө мөнгөний шархаа эдгэх, тэгээ мөнгөний утга учирыг ойлгох. За би тэгээ дахиад дурдаа хэлж хүний нутагт бид бүхэн явж байгаа үннийг хэлэхэд та нар яг л бодоорой бид бүхэн мөнгөний төлөө явж идэх шүү. Хэдийгээр наана бид нар өчнөө олон маска зүгээд үгээ сайхан амьдрал гэж одоо олон зүйлийг тавьж байгаа гэсэн хачир дээрээ бид бүхэн энэ бас манай заяа коуч мөрийн гоё үг байгаа. Бид бүхэн өөрийгөө худалдаа явж идэг. Бүр ингээд заяа коучтойгоо ингээ ухаан яриад байвал айгүй олон зүйл ярихаар байгаа. Тэгэхээр үнэхээр ингээд юу Бямба чи өөрийгөө худалдан ингээ юу ярьж байна гэр мань бол заяа коуч мөн айгүй гоё тайлбарлаж өгдөг. Бид бүхэн бол үнийгөө өөрсдөө худалдаа явж идэг. Тэгэхээр ерөөсөө өөрийнхөө үн цэнийг нэмэгдүүлэхэд бол хөв хүнийхээ одоо тий хөв хүндээ өөртөө хөрөнгө оруулаач. Энэ бол ерөөсөө хамгийн гайхамшигтай хөрөнгө оруулалт байдаг юм байна. Тэгээ цаашлаа ярих юм бол ерөөсөө бүх зүйл өөрөөс хамааралтай байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Тэгээ заяа коучтой маш их баярлалаа. Урилгыг минь хүлээж авч үнтэй зэнтэй цагаа зарцуулсан чамдаа маш их баярлалаа. Тэгээд заяа коучийнхээ дараагийнх нь ажил үйлс өндрөө амжилт хүсэн өрөөё. Тэгээ олон хүмүүсийн амьдрал гэрэл гэгээ нүдэндээ тэр гар цагийг бадрааж яваарай гэж чамдаа хүсье. Тэгээд удахгүй дараагийнхаа лайваар хоёлаа уулзъя. Баярлалаа. Баярлалаа Бямба коучтэй. Тандаа бас сайн сайхныг хүсье. Баяртай. Баярлалаа.